Өнөөдрийн дугаарт John Harris-ийн трейлер болон Zootopia 2, It киноны prequel, Predator Badlands, Emmy шагнал гардуулах ёслол, шинэ Potter болон Spider-Man Brand New Day зураг авалтын кадрууд, мөн тэгээд Fantastic Four болон Superman Box Office. Салют Bros, Амка байна. Амбо байна. Цаанда бэлтээрэй. Шинэ бидний шинэхэн дугаар эхэлж байна. Чи сонсгол бэл нөө. Box Office өрсөлдөөн явагцаар байна. Одоогоор энэ жил ашиг орлогоороо тэрбум хүрсэн 2 л бүтээл байгаа. Нэг нь Хятадын алдарт хүүхэлтэй Нэча 2 ашиг орлого нь 2 тэрбум гараад явж байгаа бол хоёр дахь бүтээл болох Disney-ийн Lilo and Stitch нь одоогоор тэрбум дөнгөж даваад явж байгаа. Харин араас нь Minecraft movie харин ашиг орлогоороо 4-т орсон бүтээл бол Бөмбөрөөнүүдээр Jurassic World Rebirth буюу Юрийн галвын ертөнц шинэ эхлэл нь бүх дэлхийгээр $766 сая олсон байна. Pixar студийн хувьд жоохон аз дутсан гэх юм уу, буруу үедээ гарсан гэх юм уу, box office-ийн хувьд онолтонд ороод $200 сая баажтаас $139 сая л цуглуулж чадсан. The money, Skylar, where is the rest? Гэхдээ энэ зууны ашиг орлогыг өгөлтөөр нь харах юм бол амжилттай болсон гэж хэлж болно. Эцсийн эцэст Marvel DC 2 онолтоос гарлаа шүү дээ. Яг одоо кино театруудаар бидний удаан хүлээсэн Marvel-ийн 6 дахь фейс болох Fantastic Four First Steps нь анхны алхмаа хийсээр. Тийм ээ. Marvel студи нь олон жилийн бүтлгүүтлийн дараа Fantastic гэр бүлийн тухай сайн кино хийж чадлаа. Шүүмжлэгчид болон үзэгчид санал нэгтэйгээр анхны алхмыг тун амжилттай суперхеро блокбастер кино болсон. Тэгээд Fantastic Four-ын тухай гаргасан хамгийн шилдэг кино гэж үзээд байгаа. Хэдийгээр тэмч өмнөх ангиудтай харьцуулна гэдэг жоохон тиймхэл магтаал болов. Үзсэн хүмүүсийн яриагаар шинэ Fantastic Four нь ихэнх нь маш оновчтой кастинг гэж магтсан. Киноны даваа тал нь студийн сүүлийн үед хийсэн бусад бүтээлүүдийг бодвол гайхамшигт дөрөв маань бие даасан өөрийн гэсэн тустай ертөнцтэй өөрийн түүхтэй тэгэд үзэхэд өмнө нь юу болсон яасан гэх мэдлэг хэрэггүй байсан нь үзэж мэдрэхэд таатай сэтгэл үлдээсэн байна. Тийм ээ, гайхамшигт дөрөв маань эхний алхмаа тун итгэлтэй эхэлсэн. Тодорхойлбол эхний 7 хоногт $217 сая цуглуулж чадсан. Харин баажт нь хүмүүсийн цуурхлаар $200 сая байсан гэж бодож байгаа. Тийм болохоор гайхамшигт гэр бүлд зардлаа нөхөхөд $400 сая хэрэгтэй байгаа юм. Гэвч маркетингийн зардлаа нөхөхөд кинонд маань хагас тэрбум доллар олоход л болохоор байгаа. Гэхдээ энэ бол асуудал биш. Учир нь одоогоор кинонд $435 сая олсон. Харин Superman-ийн хувьд жинхэнэ punk rock-ыг үзүүлж хагас сая долларын дээд зэгтээр явж байгаа. Тийм ээ, $580 сая олоод байна. Хөөе дөрвөө, над руу дээшаар. Олон улсын ашиг орлого нь ердөө $248 сая хураасан. Харин Джеймс Ганн өөрөө Америкийн эсрэг үзэл бодол гэж тайлбарласан. Зарим улсад Супермен бол Бэтмен шиг тийм алдартай биш болохоор олон улсын хураамжинд нөлөөлж байгаа юм. Бас тэгээд дэлхийд даяар тархаад байгаа анти-Америкийн үзэл бодолч нөлөөлж байгаа. Тэд ерөөсөө бидэнд туслах биш усал болоод байна да. Kazakhstan is the greatest country in the world, run by little girls. Kazakhstan is number. Товчхондоо бол Warner Bros Pictures, Ганн болон Питер Сафран хоёрын ажилд сэтгэл хангалуун байгаа бололтой. Хэдийгээр Ганн болон Питер Сафран хоёр DC-ийн толгойн болсон боловч өмнө нь Warner-ийн Kevin Feige-ийг буруу татах гэж оролдлого хийсэн байт юм аа. Энэ Justice League-ийн бүтлгүүтлийн дараахан болсон юм. Warner-ийн Feige-тэй уулзаж хэлэлцээр хийх гэж очоод татгалзахын аргагүй санал тавьсан боловч мөн хэлэлцээрч бүтлгүүтсэн. Харин Feige Marvel-д үлдэж домогт Multiverse сагаг дуусгахаар шийдсэн юм. Warner Bros Company удирдагч нар буруу тооцоолсон гэдгээ одоо ухаарч байгаа. Учир нь тэд улаан бандгатай цэнхэр өмсгөлт найзын маань дүрт өнгөт арьстай African American хүн тоглуулах гэж байсан боловч яасан гэж бодож байна. Ер нь бол бүтлгүүцсэн, cancelдсан. Харин энэ шийдвэрийг Warner Bros Discovery-гийн захирал өөрийн биеэр гаргасан юм. Тэгээд дөнгөж студийн дарга болоод гаргасан анхны шийдвэр нь юм байна лээ. Бас тэдний хийх гэж байсан Суперменийн деталийг дурдсан. Киноны үйл явдал нь 60-аад онд
Америкийн нэгдсэн улсад иргэний эрхийн төлөөх тэмцлийн үеийг харуулах гэж байсан. Гэвч Заслав энэ санааг галзуурал байна гэж ботсон болохоор чимээгүйхэн канселдсан. Тийм болохоор guys, James Gunn-ы Superman аль хэдийн онлайн сайтуудаар тавигдсан байна. Маш ойлгомжтой алга. Яг гэвэл 8 сарын 21-нд DCU-гийн Superman-ы дараа гарах 2 дахь бүтээл буюу Peacemaker олон ангитын 2 дахь улирал эхэлнэ. Мэдээж Superman болон Peacemaker хоёрын үйл явдлууд хоорондоо холбоотой учраас араас нь гаргаж байгаа баг. Peacemaker Season 2-ын үйл явдал Superman дээр болсон явдлаас сарын дараа өрнөд явах юм байна лээ. Харин Gunn кинон дээр гарсан зарим дүрүүдийг цуврал дээр гарах болно гэж амлаад байгаа. Эхний тизерээр Justice Gang гарч ирнэ гэдгийг харуулсан. Бас биднийг ямар нэгэн гинтийн дүрүүд хүлээж байгаа бах. Гэхдээ гол бидний хүлээж байгаа юм бол Multiverse. Хоёр дахь трейлер дээр биднийг маш олон ертөнцийн хувилбарууд хаалга болгонд байгааг баталсан. Christopher Smith буюу энхийг сахиулагч маань Justice Gang багт орох орлогын бүтлгүйцсний дараа Rick Flag-ийн А буюу Rick Flag Senior-ийн хараа хяналтанд нэлээд нүдүүлэх сцен гарахыг бас харуулад байгаа. Сануулж хэлэхэд James Gunn-ы найруулсан Suicide Squad 2 кинон дээр Rick Flag Jr. гэх хүн Peacemaker-ийн гарт амиа алдсан. Тэгээд энэ асуудлуудаас зугтахын тулд өөр мультиверс руу орсноор жинхэнэ баатар байх ямар гэдгийг мэдрэх болно. I don't want to be a joke anymore. I want to be a real hero. Chris, take something bad and make something good out of it. I've tried to make up for my mistakes, but I'm not sure redemption is possible. I'm going to make a life in the other world, but better. Best dimension ever. Гэхдээ Marvel шиг тийм их мультиверс гарахгүй л болов. Учир нь Gunn ах ганц л өөр таймлайн харуулна гэж ярьсан. Миний бодлоор Peacemaker нь ганц өөр ертөнцийн тухай концепт сторитэй. Энэ Philip Roth-ийн The Counter Life-тэй илүү төстэй болох байх. Spider-Man No Way Home гэхээсээ илүү. Хэдий тэр кинонд би хайртай ч гэсэн энд тийм утга агуулгатаагүй. Энэ нь Deadpool ба Wolverine ч биш. Энэ бол жинхэнэ тун ингийн Chris болон энэ ертөнцийн тухай өгүүлэгдэх түүх байгаа юм. Мөн тэрээр чин DCU-гийн хуучин ба шинэ үе гэж хуваагдана гэсэн үг биш гэж хэлсэн ч тэрний хийсэн Suicide Squad 2 болон Peacemaker 1-р сизныг бид үзээд байгаа. Тийм болохоор бид Margot Robbie-гийн бүтээсэн Harley Quinn-ийг шинэ DCU-д харах магадлалтай юм. Дотоод ажилтан Daniel Richtman нь яг одоо Harley болон Joker-ийн хамтарсан киноны ажил явагдаж байгаа тухай мэдээлсэн. Харин энэхүү киног Zack Cregger гэдэг хүн хийх гэж байгаа юм байна лээ. Barbarian Weapons гэсэн киноны найруулагч юм. Тэрнээс гадна Snyder-ийн фэнүүдээ анхаарлаа наашаа хандуулна. James Gunn хэнийг авчрахыг хүсэж байгаа гэж бодож байна. Тийм ээ. Henry Cavill. Gunn хэлэхдээ тэрнийг Peter Safran-тэй цуг DC студийн гол толгойг хариуцахад Warner-ын захирлууд үргэлжлүүлэн өөрсдийн үзэл бодлоо тулгаад байсан. Тэрнээс болж Cavill-ийг супийн дүрт эргэж ирнэ гэж цуурхал гараад байсан юм. Харин одоо тэрээр жинхнээсээ жүжигчэнд маань ямар нэгэн дүр роль өгөхийг хүсэж байгаа тухайч мөн ярьсан байна лээ. Тэгээд аль хэдийн хүмүүс Batman-ы дүр гэж таамаглаад эхэлсэн байна. Үнэхээр хачин байх баха. Гэхдээ Snyder-ийн фэнүүд маш сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой. Тийм үстэй. Та нар 4/7 trashing you online. Мөн DC Wonder Woman-ы солог бэлдэж байгаа. Зохиолыг нь бичих хүнийгч олсон байна. Anna Nakuirag сонгосон. Тэрээр 2026 онд гарах Supergirl-ийн зохиолыг бичсэн. Gunn Safran хоёрт түүний бичсэн зохиол нь маш таалагдсан бололтой. Шууд дараагийн 2 бүтээл зохиол бичих итгэл найдвар өгсөн юм байна. Мөн Wonder Woman болон Teen Titans-ыг бас бичих юм байна лээ. Superman-ы амжилтын дараа Warner-ийн ажилдаа бүрэн утгаараа орсон гэж хэлж болно. Тийм болохоор бусад прожектууд дээрээч ажил ихтэй байгаа сурагтай. Тэгээд одоо Cinema Universe буюу франчайз кинонуудыг дахин эхлүүлэх нь тренд болоод байна. Gunn DC-г хэд амжилттай эхлүүлснээс болоод Kevin Feige түүний жишээг дагахаар болжээ. Саяхан Marvel-ийн эцэг нэг ярилцлаганда Secret Wars-ыг Marvel-ийн шинэ эхлэл болно гэж баталсан. Feige дахин эхлүүлэх биш, сэргээх үйл явдал болно. Тэгээд гол анхааралд X-Men үлдэнэ гэж ярьсан. Тэгээд Саварын мутант хүмүүст зориулсан сургуульд өсвөр насны хүүхдүүдийн тухай шинэ түүх өгүүлэгдэх комиктэр байдаг шиг тэрний ярьснаар бусад бааtruуд манч үргэлж байх болно.
Тэгээд бидэнд Тони Старк, Стив Рожерсын дүрт ямар нэгэн өөр жүжигчин тоглохыг харах боломж олдох нэ. Жишээ нь Джеймс Бондын дүрт өөр цагт өөр жүжигчдээр орлуулдагтай адилхан. Харин Блейд зөвхөн ганцхан л байсан. Тэгээд үргэлж ганцхан Блейд л байх бол. Нэрэ Блейдийн талаар ярихад мөн л Файги тэр ярилцлаган дээрээ Blade MCU-гийн кино одоо хүртэл ажлын шатан дээр явж байгаа. Тэгээд гол дүрд тоглох Махершала Алич цус сорогчийн ангууч дүрдээ бэлдэж байгаа гэсэн. Киноны энэ удаашралт юунес болсон юм бэ гэхээр Marvel хит телсэнтэй холбоотой бөгөөд гарах бүтээлүүдийн хэмжээнд чанараа хангахгүй байснаас шалтгаалсан. Харин тэд Махершал зүгээр нэг арьсан өмд өмсгөөд цус сорогчдыг алуулахыг хүсээгүй. Тэдэнд энэхүү бүтээлийг илүү үнэт байдлаар хийх нь чухал байсан юм. Кинонд байх боломжтой ердөө 3 л зохиол байсан. Хоёр нь хуучны үеийг харуулсан байсан ч тэд эцэст нь орчин үеийн тухай зохиол дээр буусан. Тэгээд ашигтай нэмээ хийсэн. Talk another number back to me. 50 cent. 20 cents. Best I can do. We got a deal. Blade кинонд ашиглах гэж байсан бүх хуучин загварын хослол хувцснуудыг Ryan Coogler авсан. Sinners бүтээлд ашиглахын тулд. Хэрвээ та нар Sinners үзсэн бол Blade-ийн стил тиймэрхүү байх байсан байна. Бас Feige кино гаргах системээ өөрчлөх гэж байгаагаа баталсан. Жилдээ 3 бүрэн хэмжээний кино тэгээд нэг олон ангитаа гаргахаар төлөвлөж байгаа. Тэгээд гарах олон ангитууд шууд хид хідэн улирлаар тооцоолж байгаа гэсэн. Жишээ нь Feige Punisher-ыг дурдсан. Тэрээр аль үжээ дараагийн хүн алзад тоглоод явж байгаа. За, Spider-Man Brand New Day албан ёсоор зураг авалтаа эхэлсэн байна. Тэгээд анхны богино тизрээ харуулсан. Бас шинэ өмсөглөөч харуулсан. Мөн тэгээд кастэнд Michael Mando буюу хилэнц нэгдсэн. Бас бидний мэдэх ногоон найз Mark Ruffalo албан ёсоор нэгдсэн байна лээ. Бидний таамаглаж байсан цуурхал шиг Peter Hulk хоёрын тулаан болох нь бараг л үнэн гэсэн үг. Учир нь богино синопсис баталсан. Хүн алз Punisher тэгээд Hulk 3 гинэн дайсан гэдгээ мэдхийн тулд хоорондоо алцах болно. Зураг авалтан дээр Франкийн анхны зураг гарсан. Бас зураг авалтанд нэгэн плакат байсан. Тэрэн дээр барилгын мэдээлэл байснаас гадна хизээ тухайн барилгын ажил дуусхийг харж болно. Харин бид нар Thunderbolt-ийн үйл явдал 27 онд өрнөсөн гэдгийг мэдэж байгаа. Харин Avengers Doomsday-тэй холбогдох титрийн дараах нэмэлт сцен дээр Thunderbolt-ийн төгсгөл болсны дараа 14 сар өнгөрсөн байгааг гаргадаг. Тийм болохоор дараагийн хүн алд дээр болох үйл явдал Doomsday-ийн өмнө нь болно гэсэн үг. Бас биднийг Multiverse Epic хүлээх шаардлагагүйг батлаж байгаа юм. Харин жинхэнэ бидний ертөнцид ирэх Multiverse-ийг саяхан гарсан шинэ Tron Ares харуулсан. Cyberpunk стилтэй киноны үргэлжлэл шинэ трейлерээ цацсан. Тэгээд Ares гэдэг нь тийм л оюун ухаанаар бүтээсэн төгс цэрэг юм. Гэвч бодит ертөнцтэй контактласнаар Ares өөртөө гүн асуултууд тавьж эхэлсэн. I would like you to meet Ares, the ultimate soldier. You think you're in control of this? You're not. Шинээр гарах Tron Ares 25 оны 10 сарын 10-нд гарах юм байна. Мөн Disney Zootopia 2-ын бүрэн хэмжээний трейлерыг цацсан байна. Трейлер нь цагдаа хамтрагч нарын хоорондох хэцүү асуудлаа ярьдаг уулзалтнаас эхлэж байгаа юм аа. Энэ нь Judy Nick хоёрыг ажлын харилцааны хямралд орсныг харуулж байгаа. Тийм болохоор тэдэнд хамт үлдэх сүүлийн боломж өгнө. Тэдэнд саяхан хотод гарч ирсэн Gary гэдэг нэртэй могоог олох шаардлагатай болно. Тэгээд хөөцөлтөн болох зур биднийг янз бүрийн Zootopia-гийн харж байгаагүй газрууд гарах болно. Bunny Fox! This is a make or break assignment. Fail and I will split you up. Wild and Hops. The dream team. Sorry, Paul. 1, 2, 3, 4. Ears, stop pulling my ears. Never pull a bunny's ears. Фанатууд трейлер дээр санаанд оронгүй зурхал гаргаж ирсэн. Гол дүрүүд машинтай явдаг хэсэгдэр Никки өмссөн майкн дээр Foxy Dead гэсэн бичиг байгааг анзаарч болно. Орчуулбал залтай аав эсвэл үнэг аав. Энэ нь фанатын зохиосон комиктээр гардаг point байсан байж магадгүй. Тэр комиктээр Judy Nick-ээс жирэмээ болдог. Гэвч тэр хүүхдээс салахыг хүссэн.
Учир нь карьердаа анхаарлаа хандуулахыг хүссэн. Харин эцэст нь тэд маш хүчтэй хэрэлдэж салдаг. Яагаад юунаас HBO It киноны prequel It Welcome to Derry цувралын тизерийг цацсан байна. Prequel гэдэг нь уг киноны өмнөх болсон явдлаар хийсэн бүтээлийг хэлнэ. Бичлэг нь тийм их юм гаргаагүй ч зарим нэг эвгүй сцен ба сонирхолтой деталь харуулжээ. Нэг кадр дээр автобусны хажууд Шавшенкийн шорон гисэн бичиг байхыг анзаарч болно. Харин дэлхийн бүх цаг үеийн шилдэг кино болох Shawshank Redemption нь Стивен Кингийн номноос сэдвлэж гарсан кино юм. Мөн тэгээд It кинон дээр Pennywise-ийн байшингч бас харуулсан. Алиалагчийг манч баг зэрэг бүдэг дүрсээр харуулсан. Кино бүтээгчид Bill Skarsgård-ыг аимшигт алиалагчийн дүрт цувралын өмнө харуулахгүй гэсэн байр суурьтай байгаа байх. Derry is a beautiful place. What is it? Тун удахгүй It киноны prequel бидний хөгжөөхөөр бэлдэж байгаа бол араас нь Predator Badlands-ийн spin-off гарах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд албан ёсны трейлер цацагдах болно. Spin-off гэдэг нь тухайн кинотой холбоотой сэдвчлсэн цуврал киног хэлнэ. Predator-ийн franchise-д энэхүү кинон хувьсгал авчрах юм. Анхны удаа махчин ангууч маань дайсны дүрт биш гол дүр болох юм. Зохиолын хувьд залуу Predator өөрийн хамгийн анхны ангаа хийхээр хамгийн аюултай бариг руу явах болно. Тэнд нэгэн эвдэрсэн синтетик олсноор тэрнтэй хамтрах шаардлага гарах болно. I could help you. Good luck with your journey. Ер нь бол сонин хачин кино цоврол prequel sequel-ууд маш олон хийгдэж байгаа. Нэр хачин зүйлсийн талаар Netflix сайхан Stranger Things цувралын 5 дугаар сизны teaser трейлерыг танилцуулсан байна. Гол дөрүүд маань Vecna-тай хийх сүүлийн тулаанаа бэлдэж байгаа. Трейлер дээр зохиолын зангилааг гаргаагүй ч бидний мэдэх жүжигчин Linda Hamilton-ыг харуулсан. Тэрээр ямар нэгэн цэргийн албан хаагчийн дүрт тоглох юм байна лээ. Түүнийг дотоод зөрчлийн үр дагаврыг шийдвэрлэхээр Hopkins руу явуулах байх. Тийзер дээр цэргийнхэн өөр ертөнц рүү гарах хаалгыг хаах гэж байгаа боловч амжилтгүй байгааг харж болно. Тэр үеэр манай гол дөрүүд Vecna-г устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх байх. Мөн тэгээд хэн нэгэн үхлийн аюулд орж магадгүй. Гооч нь Steve Harrington л биш шүү. After what we've been through. Сануулж хэлэхэд 5 дугаар сизон нь 3 хэсэгт хуваагдах юм байна лээ. Нэгд хэсэг нь 11 сарын 26-нд гарах бол 2 дугаар хэсэг нь 12 сарын 25-нд буюу 100 сараар, харин төгсгөлийн хэсгийг бид шинэ жилийн өмнөх нь 12 дугаар сарын 31-нд үзэхнэ. Ер нь бол төгсгөл маш жинтэй болно гэдэгт би итгэлтэй байна. Харин энэ франчайзын тухайд бол янз бүрийн prequel, sequel, spin-off гарах нь угаасаа тодорхой. This blood leads. Харин одоо мэдээж Harry Potter цувралын зураг авалт эхэлсэн байна. Тэгээд зураг авалтын кадрууд онлайнаар шуураад эхэлсэн. Нэг кадр дээр Dominic McLaughlin-ыг Potter-ийн дүрд орцсон байгааг харж болно. Тэр миний бодлоор тун дайжгүй харагдсан. Парик нь баг зэрэг том байсан л болохоос биш. Нэрээ сайн анзаарвал энэ удаад тэрний бухан дээрх сорив жоохон тэгш байгааг харж болно. Илүү бодит сорив шиг. Мөн тэгээд Zoo Park-тэй сцены зурагч орсон байгаа. Harry болон Dursley-ийн гэр бүлийн хамтаар. Тэдний ретро стилтэй хувцастанд анхаарлаа хандуулна. Энэ номон дээр гардаг шиг цуврал нь 91-ээс 98 оны хооронд болох үйл явдлыг харуулна гэсэн үг. Тийм болохоор зохион бүтээгчд цуврал нь киноноос илүү номтой ойрхон бүтээл болно гэж хэлсэн нь үнэн байжээ.
Энэ ч зөв. Тэр үеийн ностальгиагаар аялах нь одоогийн TikTok эсвэл хиймэл оюун ухаан ковидыг харуулснаас дээр юм. Номтойгоо илүү ойрхон гэдгийг батлах бас нэгэн кадр дээр Дүрслэйн хажууд өөртөө адилхан хувцсан хүүхдийг харж болно. Тэрээр номон дээр гардаг Дүрслэйн хамгийн сайн найз болох Пирс Полкинс юм. Эхний сизны зураг авалт нь 26 оны 5 дугаар сарын 26 хүртэл жилийн турш үргэлжлэх бөгөөд 2 дугаар сизны зураг авалт нь яг араас нь 6 сарын 26-нд эхэлнэ. Тэгээд 27 оны 5 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. Эхний 2 сизон 6 ангитай гэж мэдээлсэн бол хамгийн эхний анги дээр ид шидийн сургууль болох Хогвартс руу гол дөрүүд маань заминд суугаад хөдөлж байгаагаар дуусна гэж мэдээлсэн. Бас бидэнд Nick Frost-ыг Hagrid-ийн дүрээр ямар харагдахыг харуулсан. Тэр өмнөх кинон дээр байсныг бодвол үсний замбраагүй байдал нь арай цэвэрхэн харагдсан. Магадгүй ахын царайны мимикийг илүү харуулах талаас нь гаргасан шийдэл байх. Учир нь миний дуртай найруулагч Edgar Wright-ийн кинонууд дээр Nick Frost-ийн царайны хувирлууд нь тун сонирхолтой харагддаг. Cruel because they know what we're doing, but they don't know that we know what they're doing. And basically no one else has a better idea. So fuck you. Харин нэрийн дөржиж болтгүй лордыг маань зохиолчд релиз хийгдэж гарах хүртлээр нуух бодолтой байгаа юм байна лээ. Студ нь дүртэн тоглох жүжигчнийг аль хэдийн олсон гэж ярьсан. Гэвч нууцын зэрэгтэй хамгаалахыг хүсэж байгаа. Тийм болохоор би чам мэдсэн шүү. Cillian Murphy чи үстэй чамайг Эми авахд бэлтэж байгаа ч мэдж байгаа ш. Тийм ээ, онлайнаар гол олон анги цувралын шагнал гардуулах наадмын нэр дэвшигчдийн жагсаал гарсан байна. Хамгийн их номинацт нэр дэвшсэн бүтээлээр Severance Season 2 буюу хуваагдал цуврал нь 27 төрөлд өрсөлдөх гэж байгаа бол 2 дахь дээгүүр байсан бүтээл нь гайхамшигт The Studio хэмээх цуврал орсон. Энэхүү бүтээлд Мартин Скорсезе найруулагч урилгаар ирж тоглосон комеди жүжигчин гэдэг номинацаар ч мөн нэр дэвшиж байгаа юм. Гол шагнал болох шилдэг драма цуврал гэдэг ангил дээр өрсөлдөж буй цувралууд бол The Diplomat, Paradise, The Pit, White Lotus, Slow Horse, Severance, Andor болон The Last of Us байгаа бол comedy series буюу инэдмийн цуврал дээр өрсөлдөж байгаа олон ангитууд бол The Studio, Shrinking, The Bear, Abbott Elementary, Hacks, Nobody Wants This, Only Murders in the Building. Тэгээд What We Do in the Shadows байгаа юм аа. Бусад тэр дэвшигчдийг зүгээр гуглчихгүй дөө. Харин одоо шинээр гарсан кино болон цуврал онлайнаар болон кино театраар гарч буй бүтээлүүд. Marvel-ийн суперхеро блокбастер Fantastic Four First Steps сансарт даалгавар гүйцэтгэх гэж явсан 4 багийн гишүүд тэндээс супер хүчтэй болсноор хүчээ ашиглан дэлхийг сансрын аюулаас хамгаалах болно. Naked Gun comedy кинон Frank Drebin Jr. буюу өмнөх цагдаа Frank Drebin-ийн хүүгийн талаар өгүүлэх бол тэрээр цагдаагийн хилцээ хаагдахаас сэргийлэхийн тулд хүн амныг хэргийг илрүүлэх болно. Харин The Bad Guys 2 гүгэлтэнд хуучны гэмт хэрэгтэн амьтад маань өөрсдийгөө засах гэж оролцсон боловч тэд нэгэн томоохон дээрмийн хэрэгт оролцсноор эмэгтэй хулгайч нартай хамт ажиллах хэрэг гарах болно. Weapons horror detective кинон нэг сургуульд сурдаг хүүхдүүд нэг цагт нэгэн зэрэг алга болох болно. Alex Steele-ийг их ганц хүүхдээс босдно. Тэнхээ оршин суугчд болон хүүхдийн гэр бүлийнхэн Justin Gandhi гэх багшийнхаа хамтаар тэднийг алга болсон шалтгааныг хайх болно. Freakier Friday Тэс Ана 2 гэр бүл нэгдэх үед тулгардаг олон бэрхшээлийг даван туулахдаа аян үнэхээр 2 удаа зөхиж болохыг олж мэдснээр үйл явдал үргэлжлэнэ. Онлайнаар үзэх боломжтой кино болон цувралууд. James Gunn-ы бичиж найруулсан DC-ийн анхны кино Superman. Супер хүчтэй мета хүмүүс гарч ирээд 100 жил болсон дэлхий гараг дээр ялах байхаасаа Криптон гарагаас дэлхийд бууж нэгэн жирийн малчин гэр бүлд өссөн Clark Kent буюу Superman. Сайхан сэтгэлтэй ба шудраг ёсыг баримтлагч тэрээр жирийн хүний амьдрал болон Криптон өв залгамжлагч хоёрын хооронд балансыг олохыг хичээх болно. Disney Plus-ын хүүхэлдэйн цуврал болох Eyes of Wakanda Африк улсын дайчид ард түмнийхээ олдруудыг авчрах зорилгоор дэлхийгээр аялах болно. Netflix дээр гарсан Wednesday Season 2-ын эхний хагас нь
Adams гэр бүлийн том охин Wednesday Adams, дүү Paxley Adams-ийн гутаар Nevermore сургуультай буцаж ороод бодлогүй тун сэжигтэй үхэл илрүүлснээр гол дүр маань мөрдлөгийн ажлаа эхлүүлэх болно. 20 years later буюу 28 жилийн дараа зомби вирус тархсан ертөнцид өвдөд үхэл рүү ойрцсон ээжигээ аврахын тулд түүнийг эмчлэх эрэлт гарах болно. A24-ийн мелодрам кино болох Materialist нь ганц бие хүмүүст өөрийнхөө нөгөө талаа олоход тусдаг эйжент эмэгтэйд нэгэн зэрэг царайлаг баян залуу ба өмнөх X нь халамж тавих болно. Түүнд аль нэгийг нь сонгох, хэцүү сонголт хийх асуудал тулгарх болно. Харин миний та нарт санал болгох кино бол The Studio. Хэрвээ надтай адил та нар behind scene яг ямархуу явагдтiin, цаагуур нь яг ямар хилцээр ярилцлага болтiin тэрэнд сонирхолтой хүн байх юм бол энэ зураг яг таны зураг. Энэ киног highly recommended bro. Харин та нар энэ зуныг юу үзэж өнгөрөөж байна? Доор сэтгэлээ үлдээгээрэй. Мөн лайка дараад subscribe хийгээд хонхоо дарахаа бүү мартаарай. Бидэрт урам өгдөг. Окей. За ингээд болоо. Тэгээд үргэлж санаж аваа. Домгоо дуусах. Бид дөнгөж эхэлж байна. Bye.